За 76 дахь дугаар өнөөдөр болохоор сая хэдхэн хоногийн өмнө буюу 1 сарын 25-нд болсон олон гаригуудын давхцал үүнтэй холбогдуулаад бидний өмнө нь ярьжсэн тэгээ оддын хүүхэд гэдэг ойлголтын талаар мөн Марс гаригаас өөргөө ирсэн гэж ярьдаг за юм Орс хүүгийн тухай бэлтгэсэн юм дугаар шүү. За тэгэхээр өнөөдрийн дугаар бол энэ Монголд овчон түүхийн тайлал гэдэг номны сүнс ба сүнсний ертөнц гэсэн юм монголчуудын гаргасан хоёр номны хэсгээс оруулаад ярих юм байгаа. За тэгэхээр энэ номон дээр бол энэ давхцлыг ингэсэн байгаа. Аль болох юм олон гариг иргэс тийм одны давхцал төрсөн хүүхдүүд нь онцгой ялангуяа онцгой юм удирдах чадвартай, манлайлах чадвартай хүмүүс төрдөг гэсэн байгаа. Яагаад тэгж ийнэ гэхээр энэний цаад логик хүч нь болохоор бид нар ингээд өөрийнхөө зурхааг үздэг тий, ордны зурхааг. За би жишээ нь бол хумхын ордонд төрсөн. Тэгээ зарим хүмүүс яг тэр хоёр ордны зааг дээр төрдөг шүү. Хумхын ордны дараа одоо загсны орд байгаа. Тэр хоёрын дунд сарын 21, 20, 22 ч юм уу те. Яг ингэчгээрээ загсны орд руу ч орчих гээд байгаа юм шиг, хумхын орд руу ч орох гээд байгаа юм шиг. Бас бомб гэж нэрлэдэг манай ордыг. Тэгэхээр ийм хүмүүс маань зурхаагаа үзэхээр 50-50% байгаад байдаг штэ. Загсны ордны зарим юм таарал, хумхын ордны бас зарим юм таарал те. Аль альнийх нь сайн болоод муу шин чанарын нэг 50-50% авцсан байж идэг. Тэгэхээр аль болох олон ийм ордны гаригийн давхцсан тэр өдөр ч юм уу тэр хугацаанд төрөх тусмаа маш олон ордны гариг иргэсийн яах нь сайн талын ч авч төрөх нь мууч талын ч авч төрөх юм боломжтой байх нь тийм үү. Тэгээд дээрэс нь яг нөгөө 2 жилийн зааг дээр бас төрсэн хүмүүсийн дорж байгаа. Тэгэхээр 2 жилийнх аль альнийх нь чадварыг авч гарч ирэх нь дээрэс нь 2 ивэл жил байдаг штэ тий 1 жилд тэгэнгүүт 2 жилийн завсар төрсэн хүмүүс маань 4 ивэл жилдээ болно гэсэн үг байхгүй юу? Яг нь эсвэргээрээ 2 харш жилдээ болно гэсэн үг. Бас л үржигтэн 2-оор үржигтэн тийм үү? Тэгээд дээрэс нь ордны загт төрсөн бол энэ хүн яг нь 8 ивэл ордтой 4 ивэл жилдээ байна гэсэн үг. Тэр маш олон хүнтэй цогцох чадвартай тийм хүүхдэл төрнө гэсэн үг логикоор. За тэгэхээр олон гариг ирэхс ингэж хамгийн их давхцдаг жилүүд нь болохоор морь жилээд юм байна. Морь жил, дараа нь нохоо жил, тэгээд өхөр бар жилүүд дээр ягаад ч юм хамгийн их юм гариг ирэхс тий давхцдаг юм жилүүд байт юм бэ. Тэгээ яг энэ жилүүдэд манай одоо жишээ нь Чингис хаан төрсэн байгаа юм. Чингис хаанаас өмнөхтэй бүрт чонсоос эхлээд Чингис хаан хүртэлх энэ 23 хүний ингээд төрсэн жилээр нь хараад үзсэн чинь 9 морь жил төрсэн байна. 8 нохоо жилд, 3 бар жилд гих мэтчлэн төрсэн байгаа. Тэгэхээр энэ яалтчгүй бас цаанаа нэг учир утга буюу уялдаа байгаад байна. Яг од гариг ирэх астрологи судлалаараа бол яг энэ ийм жилүүдэд тэгж олон одны давхцал болдог үгүйг би бол сайн мэдэхгүй байна. Тэр талаар сонирхдаг хүмүүс маань бол бас санаа оноо юу вэ бичээрэй. Ямар ч байсан манай дийлэнх удирдагчид те морь жил төрсэн байдаг байх нь наа. Одоо хар ухаанаар бодох юм бол удирдагч хүн гэдэг маань одоо маш олон хүмүүсийг те дээд доод жижиг том те эрэгтэй эмэгтэй баян ядуу гэж ялгалгүй байлдан дагуулах чадвартай тэр хүнийг удирдагч манлайлагч хүн гэж хэлж болно тийм үү. Тэгэхээр тэр олон хүний учрыг олоод зөв зохистой харьцаад өөртөө байлдан дагуулж чадчихна гэдэг маань маш олон хүнтэй ингэж зогсох чадвар сайтай байна гэсэн үг. Хумхын ордныхонтой ч зогсож чаддаг, загсны ордныхонтой зогсож чаддаг, арслангийн ордных ч юм уу те олон энэ гариг иргэсийн давхцал төрөх тусмаа ийм олон орднуудтай олон одоо жилүүдтэй яах нь харьцаж учрыг нь олж чадах чадвартай тийм цаанаасаа төрдөг гэсэн үг болж тарж байгаа. За ийм логик явж байгаа юм билээ шүү. Морь жил гэдгийн цаана. Тэгвэл энэ нь 60-ны эхний морин жил байх юм бол бүр сайн. Одоо 1162 он ч юм бол 60-ны эхний жил байсан бол яг ингээд 60-60-ыг нэмээ явахад 2002 он ч 60-ны эхний манай энэ 60-ны эхний морь жил байсан байл шүү. Тэгэхээр 2002 онд төрсэн одоо 23 нас хүрж байгаа дэлхий дээр төрсэн охид хүүгүүд маань нэлээд удирдах чадвар сайтай хүүхдүүд төрсэн байх магадлал өндөртэй шүү гэсэн үг. Тийм 23 настай морь жилтнүүд маань сонсож байгаа бол бас анхаараарай. Маш олон хүнийг байлдан дагуулж манлайлах чадвар та бүхэнд байж их магадлал өндөртэй шүү. Мөн эцэг эхчүүд нь бас анхаарна зээ. За тэгэнгүүтээ морь жилийн дараа хамгийн их тэр манлайлагч төрсөн нь болохоор нохоо жил байсан. Манай түүхэнд тэгэхээр нохоо жил төрсэн хүмүүс нь болохоор дайчин зоригтон эрэлхэхгүйд байдаг гинэ. За дараагийнх нь болохоор
Нөхөр бар жилд хөхтэй мэрэгэн од, хоо марал од, эхийн умаа од эднэр бол зэрэгцдэг жилүүд эд юм байна. Тийм учраас энэний нөлөөгөөр маш их мэрэгэн хүмүүс төрдөг гэж байна. За Монголын эртний үгээр бол мөр гүн. Мөр нь маш гүн гүнзгий буюу маш олон хүнд ингэж эерэг мөр үлдэх буюу одоо маш том нээлт хийх ч юм уу те. Нобелийн шагналтнууд ч юм уу. Магадгүй тэдгээрийн төрсэн жилүүдийг нэрээ судлаад үзвэл өхөр бар жилтэй хүмүүс байх магадaltaй юм байна. Нобелийн шагналтангууд донд зөвхөн энэ бол Монгол улсад төрөд байгаа юм биш. Дэлхийд даяараа энэ жилд төрж байгаа хүмүүсийн онцлог гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр саяны 1 сарын 25-нд яасан байх нь вэ? Төрсэн хүүхдүүд маань нэлээд юм онцгой хүүхдүүд төрсэн байх боломжтой. Ялангуяа энэ одоо ирээдүйн улс төрч манлайлагчид бол төрсэн байх магадaltaй. Монгол жишээ нь 25-ны өдөр 68 хүү 71 охинд мэндэлсэн байгаа юм байна. Нийт 139 хүүхэд. Тэгэхээр дэлхийд даяар одоо хэдэн сая хүүхэд 1 сарын 25-нд төрснийг мэдэхгүй байна. Ямар ч хэсэн бусдтай ингэж цогцох нийцэх чадвар нь нэлээд сайн хүүхдүүд төрсэн байх магадaltaй юм биш үү? Энэ дээр сарахад гэхдээ бас энэ дээр нэг анхаарах юм байгаа нь болохоор хэдийн юм давхцал байлаа ч гэсэн одоо сар гардггүй бид нар бол битүүний өдөр гэж нэрлэдэг тийм үү. Сар гардггүй тэр өдөр эсвэл одоо модон хохимоо ч юм уу те бэлгийн тооллороо ийм өдөр одоо энэ хүүхэд төрөх юм бол одоо дэлхийг сөрөг тал руу те удирдах хөтлүүлэх тийм сөрөг хүн одоо Гитлер шиг ч юм уу те ийм хүүхэд төрөх бас магадaltaй гэж байгаа. Гэхдээ ийм тохиолдол маш бага гардаг юм байна л да. Бусдаараа бол ийм давхцал дээр хүүхэд төрөх бол маш сайн гэж ойлгох юм байна. Энэ номон дээрхээс бол тэгээд хүүхэд олох өдөр маань бас чухал юм байна. Жишээ нь Чингис хааныг олсон хугацаанд гэх юм бол ингээ хөөд үсгээр их од буюу хүн 5 од тэгээд хүү од хоёрын давхцал болж явах үед Чингис хааныг олж исэн. За ийм хугацаа давхцаж байгаа юм. Тэгэхээр олох өдөр нь бас төрөх өдөр нь ийм чухал хүний хувь заяанд ийм чухал нөлөөтэй гэдгийг бид нар ер нь бол мэддэг. Гэхдээ ийм олон одны давхцал төрөх нь бол ийм ач холбогдолтой байдгийн байх шүү гэдгийг бол энэ дээр бичсэн байна. Одоо сошиал дээр харж байхад нэлээд хүмүүс ийм эерэг хандлагатай байсан л та олон давхцахыг зарим нь бол ийм сөрөг зүйл ярьсан байсан. Тэгээ яг энэ манай номон дээрхээс бол ийм мэдээлэл бол энэ дээр таарч байна. За тэгэхээр өмнө нь бид нар бол оддын хүүхдүүд гэсэн ийм дугаар оруулж байсан. Сүүлийн жилүүдэд буюу одоо дэлхийн нийт хүн төрөлхтөн бол аураных нь өмнө нь төрж исэн хүүхдүүдээс арай өөр ийм гүн хөх өнгөтэй тийм хүүхдүүд төрдөг болсон. 90 оноос ялангуяа тэр нь ихссэн. Буюу одоо 95 оноос хойш зэт үеийн дунд нэлээд их болоод одоо баг бүх хүүхдүүд тэгж төрж байгаа гэж ярьж байгаа. Тэр хүүхдүүдийг бол бид нэр дэлхийн нийтээр бол индиго хүүхэд гэж нэрлэдэг. 2010 оноос 25 хүртэл альфа үеийнхэн байгаа юм 15 жилээр энийг нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд тунд маань яах нь оддын хүүхдүүд бас төржээж болно гэсэн юм мэдээллийн номон дээр байгаа. За оддын хүүхдүүд яагаад төрдөг вэ гэхээр эдгээр чинь бас хоорондоо ялгаатай. Туяадын хүүхдүүд, цацрагийн хүүхдүүд, гэрлийн огторгон буюу галактикийн хүүхдүүд гэдэг энэ тус бүр нь одоо төрөх тоон ялгаатай, давтамж нь өөр, өөрөөр зориулт нь юм өөр байгаа. За энэ талаар дэлгэрүүлж сонсхийг линк бол доор тавьчих. Өнөөдөр бол оддын хүүхдүүдийг нь онцлоод за тийм байх магадaltaй нэг Орос хүүхдийн талаар энд бол ярих байгаа. За тэгэхээр оддын хүүхд нь яагаад ингэж төрж байна вэ гэхээр одоо манай дэлхийн маань бусад огторгон ийм од эрхсүүдээс эрчим энерги авч идэг бас эрчим энергийг дамжуулж идэг. Тэгэхээр зарим нэг однуудаас дэлхий рүү ирэх эрчим энерги нь ингээ багасаад ирэнгүүт тэр одон гэрүүдээс хүний биед мэдээлэл буюу одоо биднийхээр ярьж сайн жанснаар бол сүнсэн бие бууж ирээд өөрийн сүнсэн биеэрээ тухайн ирсэн одныхоо эрчим энергийг дэлхий рүү юм дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг л гэж ойлгож байна. Хэлбэрхнаар бол дэлхий дээр ерөнхийдөө иржил байдаг. За энэ оддын хүүхдүүдийн нэг онцлог нь бол дурдсан байгаа. Тэд өөрийн зорилго нь болсон эрчимийн солилцоо холбоосын үйлийг дүүрэхийн тулд мэдээлэлээ алддагвэ гэж байна. Хэдий хүүхэдтэй энэ дэлхий дээр хүүхэд болоод мэндэлсэн ч сурч мэдэн боловсрон хөгжигдөөж өмнөх мэдээлэлээ буюу зорилгынхаа мэдээллийг гээдэггүй.
Тийм учраас оддын хүүхдүүд өмнөх мэдээлэлээ сайтар эргэн санаж байдаг юм. Айл одон гэрээс ирснээсээ хамаарат өөр чадвартай үйлстэй үрс мэдлэнэ гэж байна. Одоо бид нар чинь бага бахта өмнөх насаа одоо 6 нас хүртэлх хугацаанд бас санаж идэг штэ зарим хүүхдүүд. Тэгээд цаашаа ерөөхдөө мартчихдаг. Тэгэх юм бол оддын хүүхдүүд бол бүр бүхэл насаараа өмнөх амьдрал буюу ямар зорилготой ирснээ санаж идэг юм онцлогтой гэж энэ номон дээр бичсэн байгаа юм. За тэгэх юм бол энэ Оросын Жириновск гэд хотод 96 онд Борис Киприанович гэд хүүхэд мэндэлсэн байх нэ. 96 он гэдэг чи одоо манай Z үеийнхний л нэг юм байна. Одоо бол баг 30 дөхөж яваа залуу байх нь шүү дээ, тийм ээ. За тэр хүүхэд тэгэхээр ямар онцлогтой хүүхэд байсан бэ гэхээр одоо ээж нь бол ингэж дурсаж ярьсан байна. Одоо дөнгөж хүүхдэд төрүүлэл ингээд нялх хүүхдээ ингээд тэрвэрдэг дээ ээжүүд. Тэгээд тэгсэн чинь бүр ингээд яг том хүн шиг нүдээр харсан гэж байгаа байхгүй юу? Хүүхдүүд чинь бүр хэдэн сар хүртлээр нүднийх нь хараа ингээд тогтдоггүй шүү дээ, тий. Нэг юм тогтох боломжгүй байдаг. Тэгсэн чинь бүр төрөхтөл амар юм тогтсон гүн юм харцаар ээжигээ харсан гэж байгаа байхгүй юу? Жохон хүүхдэд байдгүй тийм нүдээр бараг ээж нь жоохон айсан гэж байгаа байхгүй юу? Тэгж харна гэж бодоагүй байгаа шүү дээ. Тэгээд Борис бүр 4 сартаа эхнийхээ үгийг хэлсэн гэж байгаа. Тэгэл ерөөсөө 1 сарын дараагаас эхлээл өгүүлбэрээр нь хэлдэг болсон. Тэгээ бүр 1 наснда уншаа сурцсан гэж байна. Хинч зааж өгөөгүй байхад. Тэгээд ээж нь ингээ уншаа сурцсан юм чинь ингээд хүүхдүүдийн зурагт ном эднэр ингээ өгөхөр тэр нь тоохгүй. Ном сонин сэтгүүл одоо том хүмүүс юу уншдгийг тийм юмнуудыг илүү сонирхож уншдаг. 2 наснасаа эхлээд Борис юу гэж ярьж эхэлсэн бэ гэхээр би бол Марс гариг дээр бол өмнө нь амьдарч байсан. Марс дээр байхдаа болохоор өөрөө тийм инженер талын мэргэжилтэй байсан. Гэхдээ Марс дээр байх хугацаа нь болохоор бүр нэлээд холын дэлхий дээр лемурчууд амьдарч байх үеийн хугацааг яриад байгаа юм билэ. Хэддэг галын үйлдэлтээс өмнө нэлээд лемурчууд амьдарч исэн гэдэг чинь. Тэг бүр тэр эртний үед бол Марс дээр амьдарч байсан. Тэгээд тухайн үед бол нэлээд юм өндөр хөгжилтэй байсан гэдэг чинь. Марс гэдэг маань болохоор ангараг гариг шүү дээ, тийм Монголоор би тийм соёл иргэншил байсан гэж ярьж байгаа юм байна. Тэгээд тэд нар яасан бэ гэхээр хоорондоо цөмийн дайн хийгээд ингээд Марс гариг буюу ангараг гариг нь ингээд тэн дээрх соёл иргэншил нь устсан юм а гэж энэ хүүхэд ярьсан байна. Тэгээд би бол дэлхий дээр ингэж ирсэн маань хүн төрөлхтнийг цөмийн зэвсгийн дайнаас сэргийлэх дэлхийг аврах зорилготой ирсэн юм а гэж ярьж эхэлсэн байгаа юм байна. Тэгээд энэ хүүхдийг гадны бас сэтгүүлчид ирээд өсвөр наснд нь хийсэн бичлэгүүд байна л та энэ интернетэд. Тэгээд энэ нөгөө өөрт нь харагдаг од гаригсыг ингэж зураад за би энэчнээс ирсэн гэд ингэж зураад тэгээд дээрэс нь нөгөө атомын одоо зэвсэг одоо нууцлалын зэрэгтэй байдаг тэр технологиг маш сайн мэдчихсэн гэж байгаа байхгүй. Энэ нь ингэдэг, энэ нь тэгдэг. Тэгээд цөмийн зэвсэгийг одоо хэрэглэх юм бол энэ дэлхий дээр ийм аюултай гэдэг талаас нь ийм ярьсан зүйлүүд байгаад байгаа юм байна. 5 наснаас эхлээд томчуудын үйлдэлсэн нүглийг шууд хилдэг болсон гэж байгаа. Нэг удаа Борис танихгүй залуу дээр очиод мансруулах бодис донтч бууг нь бол анхааруулсан байдаг. Түүнийг ийн хэлэхэд залуу маш их гайхаж энэ нь үнэн гэд үнэнгээ хүлээсэн байгаа юм байна. Энэ мэдхүү эргэн тойрондоо болох зовлон явдал өвчин зовлон урдчлан хилдэг болсон байдгаа гэж байна. За тэгээд энэ хүүхэд яасан бэ гэсэн чинь Борисын сүүлчийн зураг энд байна. 20 оноос хойш хэл сураггүй алга болсон. Бүр гэрийнх нь ч ойр татных нь ч хайцсныг мэдэхгүй байгаа. Орсуудын зарим хэсэг нь бол таамаглахтай энэ бол нөгөө Оросын нууц спецслужб гэдэг ч одоо нууц албаныхан гэх юм уу те. Эднэр ингээд аваа явцсан гэж хэлдэг юм байна. Зарим нэг хүмүүс нь болохоор үгүй өөр хот руу яваад одоо тийм нэр усаа нуугаад амьдарч байгаа гэж таамаглалт юм ярьд юм байна. Ингээд 20 оноос хойш ор сураггүй байгаа юм. Орос хүүгийн энэ бол залуу тий. Энэ залуугийн талаар ийм сонирхолтой мэдээлэл байна. Итгэх итгэхгүй мэдээж та бүхний сонголт. За тэгээд дараагийнхаа дугаарт ийм өвөрмөц чадвартай онцлогтой төрсөн дэлхий дээрх хүүхдүүдийн тий хүмүүсийн талаар бас дугаар бэлтгэе гэж бодож байна. Тэр хүмүүсийн одоо чадварууд нь манай энэ уншсан номнуудтай ямар мэдээлэлтэй давхцаж байна. Тэр талаар ингээ харьцуулалт хийгээд та бүхэнд хүргэжвэ гэсэн юм санаа төрлөө. За тэгээ таалагдчихвэл мэдээж лайка дараад, саба дараагүй бол саба дараад тэгээд сонирхсан хүмүүст нь шеэр хийгээд өгөөрэй манайхаа. Донешн явуулж дэмжиж ядах бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд дуусгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.